Өнөөдөр би RPG Minecraft-д 100 өдөр өнгөрүүлнэ. Энэ модпак дээр өөрийнхөө дөрөв левелийг нэмэж, армораа хүснээр кастомайз хийх боломжтой. Бас талент дээр ашиглаж статсаа нэмж болдог. Тэгэд өөрөө сонгож болох 6 кастом класс байдаг. Класс болгоны өөрийн тусгай чадвар пассив скиллтэй. Миний зорилго болцоо өдрийн турш тоглоом тутлах даалгаврыг биелүүлж, тусгай шинэ данжин, ертөнцөөр аялж өөрийнхөө левелийг нэмэж, шинэ скилл сурч хамгийн хүчтэй боссыг ялах юм. За тэгэхэд RPG Minecraft-ийнхаа эхний өдрөлөө орцгоё. Тэмээ ихсэн газар болохоор юм ice boy юм бисэн. Нэг зам автай сүнсэн. Тэгээд би тоглоомхоо гүйцэтгэлийг ямтаж уншаад надад нэг тэрний дараа нэг хэдэн айтем өгсөн. Тэр дотор нь болохоор идэх хоол, тэгээд сум байсан. Тэгээд backpack байсан. Backpack-т болохоор илүү айтем авч явж болохоор болсон. Тэр надад coin хадгалах wallet өгсөн. Wallet болохоор төрөвч. Тэгээд backpack-т илүү айтем хадгалж болно гэсэн үг. За эзлэхгүйгээр. Тэгээд coin нь болохоор village-тэй trade хийж болох ерөөдөө emerald-ыг оруулж байгаа айтем л гэж ойлгож байгаа. Тэгээ миний хамгийн ихний зүйл өгсөн тайг, staff. Одоохонд бол би зүгээр сэлэмшигт ашиглахаас өөр ашиг байхгүй. Тэгээ жоохон левелжээд эхлэнгүүтээ би скил хийж болно гэсэн үг нэгвэр. Тэгээ нэг сүнцэн ус онгоц байгаа гэдсэн да тэрийг би ерөөдөө лүүдэхээр явсан. Дотроос нь бол нэг өлтөм олон гэж би бол бодоогүй. Хоол мол байгаа л гэж бодсон. Яг хөө цэсэг бол байсан common төрлийн. Тэгээ дотроос нь би нэг сонирхолтой ном олсон. Tom of Jack гэдэг. Тэгээ би нэг гартаа барих юм бол надад нэмэлт эффектүүд өгж байгаа. Жишээлбэл одоо нэг 33 ширхэг magic shield надад өгж байгаа. Илүү их damage авч болно гэсэн үг би. Түнгүүд 1.2% илүү хурдан манагаа нөхөн. Түнгүүд галын эсрэг надад ийм хамгаалт өгж байгаа. Галаас арай бага damage авна гэсэн үг. Одоо ухаан утсан ч нэлээд том юм билээ энэ ус онгоцсон. Тэгээ дотроос нь нэлээд хэдэн лүүд авсан. Тэгээ ерөөд бага учрын битгүй баахан айтем авсан зөө. Статс нэмдэг ингээ юутай ингээл дээр нь бичигдээд хэдэн өв илүү damage хэдэн өв илүү цус өгнө гэл тэгэл ойлгохгүй. Тэгээ хаяа зүгээр юм хажуудлынх нь энэ pillager outpost ч юм дээр очсон. Тэгээ энэ дөр бол шинэ скиллээ туршиж үзээгээд ер нь бол нэлээд гайгүй юм билээ. Яг юу гэдэг юм мэдгүй ч гэсэн би. За шинэ скилл дарсаа. Өө яач ч дэш болгоцсон сая. Тэгээ лүүдлийг бол өстой хитэн жил авах юм байл. Ингээл лүүдлээл chest толгон дээр шинэ item, шинэ mod pack-ны шинэ юу item илүү damage, ном тэгэл толгой эргэж авч дотор нь. Би тэгээ одоо арай гайгүй ойлгодог болсон. Тэгээ та нар тайлбарлаад явах уу. Нэгээр тайлбарлаа явахгүй толгой чадаа эргэж байгаа. Тэгвэл лүүлс дуусчаа тэр доор нэг юм mob байгаадсан байхгүй юм. Нэг сони юм загас гэх нааши. Тэгээ очиод нэг алж үздэг юм гэж утсан чи ёо очиод цусыг харсан чи юу вэ? Одоо цусыг одоо харуул юу зөө 2000 гэж нөө. Намайг зүгээр ван шотлон зөө. Тэгээ азар өвхөөгүй түнгэдэ хаяа атсан. Энийг бол алан гэж бодлоо билээ. Настай ижлэн левелтэй ч гэсэн. Нэлийн гайгүй левелчаад алвал гайгүй байх. Тэгээд би яаж яагаад юу дроп битгэх болохоор тэгээд за хаяа гээ явцсан. Тэгээ дахиад нэг юм ус онгоцоолоод тийшгээ ерөөдөө лүүтлээ гэж явсан. Энд гэхдээ арай том байсан нөгөө миний өмнөхийг бодвол тэгээд тэрнээс болоод ч юм уу ер нь бол жоохон болгоомжтой байхгүй л үх хэрсэлтэй л одоо хараарэ зэрэг дунд нь орох юм бол би шууд үхэр. Тэгэхээр жоохон болгоомжтой нэг зайгаа аваад өөрийнхөө самнуудаараа үзэх хэрэгтэй стратеги барьсан энэ дээр. Тэгэхгүй л яг дунд нь орчлоо шууд үхэр юм билээ. Энд дэш бас нэг олигтой юм бол байгаагүй. Та нар зүгээр cut гэж одоо харуулж одоо нэг олсон хэрэгтэй юмнууд. Энд бас нэлээд уцаа бас 10-20 минут баг болсон байх шүү тоглоомчгүй. Тэгээ нэг ухаж дуусчаал ерөөхдөө за эндээс гарыг гэж одоо баах айтм авсан. Iron үлээ gunpowder яг нөгөө vanilla шиг ингээ би ингээ ботсон зөө юмиг яаж байгаа дараа одоо нөгөө electric болоод надад хэрэг болж магадгүй гэж бодоод хадгалаад баахан iron аваад gold apple хийж магадгүй л баах юм хадгалаад гарсан зөө одоо миний инвентарийг харуул бүр pick бол юм гоо зөө одоо хэрэгтэй ч юм уугүй ч юм уу яг хөө тэгээ одоо хажээснаас одоо зүгээр ингээл хадгалъя гэж бодохгүй тэгээ одоо уч нь болохгүй баахан item цуглуулсан энэс гарчаад миний дараагийн зорилго болохоор ихэд base барих гэсэн тэгэл одоо base барих газар хайгаад явж байгаа юм л да одоо ёо усанд орсон ч гэсэн нэм дайрах юм а түрүүчинг юм дайрчаад таад яаж яагаад энэ бас ёо нөгөө хэдийгөө бод бас чанга үхэж өгөхгүй маа. Тэгээ 6 класс байгааг хэлсэнтэй. Одоо би тэднийг тайлбарлая. Эхнийх нь болохоор Hunter, Анчин. Hunter болохоор амар амархан ерөөдөө сумаа шууд өөрөө хийчдэг зөө ямар ч тийм материал хэрэггүй. Хоёр дахь нь болохоор юм баахан тэнгэрийн сум буулгадаг. Тэгээ гурав дахь нь болохоор trap зоодог скиллтэй. Тэгээ өөр баахан скиллтэй. Bard хөгжимчин. Энэ болохоор яадаг класс вэ гэхээр хөгжим тоглоод өөрийнхөө ингээд статсыг бафлдаг. Damage нь арай өндөр болдог. Эсвэл арай хурдан хөдөлдөг гэдэг ч юм уу. Тэгээд хүнтэй тоглох юм бол бас ингээд хилдэж болдог өөрийнхөө баян хүмүүсийг. Тэгээ гурав дахь нь болохоор хөгжмөө тоглоод damage-лдэг хөгжмөөрөө. Тэгээ 3 дахь класс нь болохоор шамаа, бөө. За энэ класс нь яг яадаг вэ гэхээр эхний скиллэр юм хүмүүсээ хилцдэг тотем тавьдаг. Хоёр дахь нь болохоор аянга буулгадаг, гурав дахь нь болохоор солир буулгадаг ийм скиллтэй. За тэгээ дараагийн класс болохоор warrior. За эхний скилл нь яадаг вэ гэхээр ингээд доороо иргэдэг. Тэр нь болохоор одоо тотогийн жагнаатай адилхан юм уу. Түүнтэй бусад скиллүүд нь болохоор өөр дээрээ buff тэгээ damage, move speed нэмдэг скиллүүд байдаг. Тэгээ дараагийн класс нь болохоор wizard. Тэгээд эхний скилл нь болохоор ингээд fireball явуулдаг. Хоёр дахь скилл нь болохоор дээрээс мангар том мөс сунгааж дэмжлдэг тийм скилл байдаг.
Тэгээ хамгийн сүүлийн миний сонгосон класс болохоор Warlock бас боо ерөөхдөө. Тэгээд эхний скил нь яадаг вэ гэхээр ингээд зомби саман хийдэг. Ерөөхдөө 3 зомби гаргаж ирээд одоо миний одоо ерөөхдөө урд орж ирэх байлцдаг гэсэн. Тэнгүүдээ 2 дахь скил нь болохоор ингэж дагаж авдаг юм хортой сум явуулдаг гэсэн. Тэгээд левел ахих тусам скиллүүд нарай гоё болж эхэлдэг. Ингээд скиллтаас баамдаг болно. Эсвэл юм хортой утаа үүсгдэг болно. Тэгээд хамгийн сүүлийнхээ левел дээр болохоор юм хар нэг үүсгдэг юм билэ. Тэгээ мэдээж би энэ классыг сонгосон. Бэс барих газар хайн гэдэг бас өөрөө нэлээд асуудалтай байсан. Маш олон баам холцсон болохоор яг миний хүсэж байгаа газар бол яг олдоогүй. Гэхдээ би явж байгаа юм хоёр сонирхолтой зүйл болсон зөө. Нэг нь болохоор юм том улаан мөг. Тэгээ нөгөөд нь болохоор юм сонин village байсан. Надад арай сонирхолтой харагдаж байгаагаар нь би ихлэ нэг улаан мөг рүү яв гэж өөртөө шийдсэн. Тэгээд ийм жижиг тосгон гэхэд баг болохоор зөө юм хөөрхөн барилгууд ингээд тойроо барьсан тэр том өөгөө. Тэгээд дотор нь болохоор юм улаан нэг үхэр идэг штэ нэг яг vanilla Minecraft руу идэг тиймэрдүү нэг юм дайрдаг мобтой. Тэгээд тэд нэг над руу дайраал хөөрхөн. Тэгээд тэрнээс би цухтаагаал. Тэгээд би энэ мөгийг өөрөө бейс болгоё гэж бодсон. Тэгээ нөгөө хамаг цуглуулсан айтмуудаа яалгасан. Йоо яадаг гэдэг учрыг нь олохгүйсэн бүх айтмуудаа нийлүүлж байгаа чийсэн тэгээд энийгээр нь тэгээд дуушаад тайлбарыг ойлгохгүй. Ихэнх нь бол ойлгохдаг болсон. Тэгээд зарим надад ойлгохгүй байгаа. Тэгээд квестүүдээ ерөөхдөө хийж гисэн. Тэгээд нэг квестээс нь болохоор би нэг айтем авсан. Тэр нь болохоор юм gateway гэдэг. Тэгээд тийм 5 үед авах хэрэгтэй. Тэгээд 5 үеийнх нь одоо үеийн явах тусмаа илүү хэцүү мобууд гарч ирдэг. Тэгээд тэр 5 үеийг авах юм бол надад айтем уу. Тэгээд айтемууд нь нөх амар сайн бол байгааг. Тэгтээ өнөөдөр нэлээх coin өгсөн. Тэнгүүтээ энийг биелүүлсний дараа надад илүү сайжруулсан үйлбэр надад өгдөг байхгүй witch gate гэдэг. Мобууд нарай хүчтэй болдог. Тэгээд би энийг биелүүлэх гэж оролцож байгаад өгсөн. Тэнгүүтээ ерөөхдөө за би арай юм үрд биелүүлэхэд арай бэлэн болоогүй байгаа юм байна гэж бодонгуудаа майнинг хийж өгсөн. Зүр сонирхолтой санагдаад өөр юм байж магадгүй майн хийж явахт арай нэг өөр оорч юм эсвэл гоё газар доор нэг тий донжон шиг юм байж магадгүй гэдээ тухаар шийдсэн. Тэгээд доор нэгээд кев дотор нэг крипер алдсан чинь шууд гейтвей эхэлсэн. Тэгээд би сайн учрыг мэдэхгүй байгаа ч гэсэн ерөөхдөө зарим мобыг алангууд гейтвей эхлэх боломжтой юм шиг байгаа. Тэгээд яг амархан бол байсан зөө гейтвей. Тэгтээ ерөөд намайг шууд бэлтгэлгүй байж хахад бариад яг ханд тулах чаг намайг алхачихсан. Тэгээ азар ерөөдөө самнууд уртаа танклуулж байгаа дөөрөө хойноос скил зэрэг дайжгүй ерөөдөө амьд үлдсэн. Йоо яг хүчээс ямар азар маана дуусаагүй. Маана дууссан бол тэгэл хүхлээ сая. Энэ арай өөр төрлийн мобууд гарч ирээд байна уу? Миний ашигсан хоёр дээр бол юм гарч ирээгүй дээ. За дууссан. Лүүд нь ачиж юу? Лүүд нь одоогүй сая. Мобнос алсан нь ондгүй юм бах та. За доошо боо. Яасан эвгүй моб би тэр. Босс үгүй юу? 15 левел очсон. Рэр төрлийн нэмтэг ах шиг хай. Цэхэр. Мини босс юм бах та. Яа, заагаа барихгүй. Төрийн шиг болондуулчлал өгч магадгүй л. Дэмж хэрэгдэг юм битгүй болохоор жоохон зайнаас л бэ үзээд алах гэж оролдъё. Талд орчихсон шүү дээ. Гайгүй юм шиг байна. Зайгаа бариад холоос үзэж байна. Тэгтээ саам арай хурдан алдаг болсон байна уу юу? Саамдаа шууд унаадах юм бараг. Damage нь эвгүй гэж магадгүй юм яах. Тэг би нэг хэдийн манзаарсан. Миний левел ихс тусам мобуудын левел нэг минийхтэй ижлэх юм эсвэл нэг левел дээр нэг левел доор болт юм бэлээ. Тэгээд энэ дэр бол левелчд бол мангар амхан зөө энэ кев дотор. Гэтэ тэр байдлаараа бас мини босс мобууд нь нэлээ олон гардаг болохоор магадлал бас нэлээ их. Тэгээ би бас ингэж левелж аваад жоохон шуналцж байгаа крипер дэлбэрээд өгсөн. Тэгээ өгчөнгүүдээ би шууд за болиё гэж бодсон. Айтемтаа судалж эхэлсэн. Жоохон судалгаа нээж хэлсэн юм уу? YouTube эсрэхэд модуудын яадаг юм бэ гэдгийг нь харж агаад буцаад доошоо ирэхэд явсан. Тэгээ доогоор явж байгаа тийм хар донж болсон. Энэ болохоор нэлээд урт зөө. Гаднаас бол нэг том харагдаагүй. Тэгээ би чи одоо нөгөө усан онгоцыг том гэж бодоодсэн чи энэ бүр ёо тэр бараг 2 3 дахин угалтсан хэмжээний том. Тэгээ дотор ингээд төөрхөр бүр. Энд дэр нэлээд цаг авсан би лүүтлэх гэж. Тэгээ лүүтлж дуусчаад гараа моб алдсан чинь шууд гейтвей эхэлсэн. Бас миний нэг анзаарсан юм болохоор л миний левел ихс тусам левелчэд илүү хэцүү болт юм байлээ. Одоо бол 17 левелтэй байгаа. Тэр нь 17 левел рүү орох гэж нэлээд зовж орсон бүр. Тэгээ агуусаа гарч би нээдүрлээ яваа гэж бодсон. Нээдүрлээ авах юм бол одоо миний хамгийн ихний босс байгаа ойлгох хэрэгтэй. Тэгээ тэр боссыг алчингуудаа ирэхэд дараачихаа юу хийх шийдэ гэж бодсон. Тэрнээс өмнө болохоор би нөгөө гэрээ ажиллах village руу очиод нэг лүүтлээ гэж бодсон. Яг дотор нь юугааг бас мэдэхгүй болохоор зөв сонирхолтой санагдаад явж исэн. Тэгээ надад нэг гоё юм болцсон. Йоо. Тэгэхээр мас ихэр мэдэх гэж шүү дээ. Гоё харагдаж шүү дээ. Өскөл хийж болчих шүү дээ нүгээр.
Тэгээ өмнөөс rare stuff мэддэг зөвсөр солилцсон болгоо тэгэл баг Netherl яхан баг тодорхойлцсон гэж болно. Тэгээ Netherl яхаас өмнө энэ village бүтэн л үүдэлсэн. Гэтэ энэ сүр олигтой юм бололтоогүй. За Netherl руу явъя. За гайгүй spawn point байгаас. Тэгээ Netherl орж ирэл шууд нэлийн хүчтэй мобтай таарсан. Би яг энэ юу гэдэг юм мэдэхгүй юм. Лазертэй юм чулуун одоо юу хөшөө маягийн нэг юм сонин моб байсан. Энэ бас нэлийн хүчтэй байсан. Нэг цоход одоо миний одоо 209 шилдэг бол бүхлээр нь авсан нэг цохолоо би. За сансныг бодол бас гайгүй моб бодно. Өө Nether портерсэн өтер. Бэж та үгүй шүү дээ. Оо Wither skillтэй спанер шүү дээ. За яг Wither skillтэй спанер болоо баялаад нэг гэвэл би Wither алах хэрэгтэй. Миний 3 боссуудын нэг нь болохоор Wither ахгүй юу. Тэгээ ерөөхдөө хамаагүй миний ажлыг хамаагүй хөнгөчлөөд өгсөн болохоор баялаад байна. За гаднаас нь алах гэж л оролдъё доо. Тэгэхгүй бол дотор нь байгаад хахаар durability амар явж зүгээр armor нэ. Ап. За skillдэл. Ой гараад ирсэн. За чаар. Ой нэг нь гараад ирсэн. Яаш гараад ирвэн? Оо nice ой. Нэг Wither skull шууд олчлоо шүү дээ. Nice. Тэгээ нэг удаагүй байж байгаа дэвдэрсэн өөрөө битгүй яг хэдэн удаа спамсны дараа юм уу эсвэл хэсэг хугацаанд дараа өөрөө өвдөрчтэй юм шиг байгаа. Тэгмээ би нэг хоёр барилга харсан. Би буруу санаагүй бол энэ хоёрын нэг нь болохоор яг миний алах хэвээр босс нэг нь ахгүй юу. Дотор нь байх хэвээр босс нь. Тэгээ ерөөдөө би тийш явж байгаа. За шүү дээ. Их газар. За аль нь юм бол энэ хоёрын нэг нь лах хэвээр. Ой. За жаараа энэ мөн билүүгүй лөө. За ойрхон орн эхлээд тийш ороо үзчихээ да. Ой хажууд нь юу нөө desert temple шиг юм байдаг юм биш. Дотор нь юу гэдгийг харъя да. Nice. За Монгол үзье. Nice. Нэг хөлтэй. Ой. Йоо, дүнсээ тийм сонсогдоогүй дээ надаа. Би тэгээ дүнсээ яаж амьд үснэ л мэдэхгүй байна. Тэгээ над руу нэг юм бэлэц юм дайраад ирсэн байхгүй юу. Тэгээ би тэгээ гайхаа харсан чинь нөгөө миний алах хэвээр Nether-ийн босс байсан. Тэгээ брилж очоод дээшээ гарахгүй оролдоо хийжсэн байхгүй юу. Тэгсэн чинь шууд над руу дайраад би доош лав руу унаад. Тэгээ нөгөө wrap scroll гэдэг нэг юу гэдэг вэ? Нөгөө шууд base рүүгээ ингээд телепорт хийж болно гэж ойлгочихсон. Тэгээ тэрийгээ дарах ашиглах гэсэн чинь damage авахар ачиж болдгүй юм билээ. Тэгээ би лаванд хүгцэн. Ой. Оо. Ашиглаж болдгүй юм байна л да. Тэгээ хитэн блок хамгуудаа армораа янзлаад дээр нөгөө босстойгоо үтсэн байт юм аа. За ямар овоо нөхөр вэ? Ай, зөөж өгш байж самга гаргаатай. Тэгж ойлоо үзье. За нэг нь гаргаж байгаа. Ай. Зайсан бэ хөшөө. Яасан бэ? Өдөгний унцгч. Бүү, тэгтээ миний дэмэж бүр амар агаад юм шүү. Талд нь айдид оролцсон шүү. Оо алчлаа бай. За энэ бол ийз мэн үү? Энэ бол амархан л юм байна. За. Тэгээ босс олчоод хажууд нэг Nether portal хийсэн бохгүй гүүрний цаана. Дүнгийн тийш очингуудаа нэг хажууд нь порталоор н ороод байсан чинь нэг юм донж шиг юм байсан. Тэгээ тийш ороод зүгээр хамаагүй зүгээр юм ухаал лүүтлээ зүгээр цагаа хүрцэн дээ. Тэгээ Nether руу би буцаа явсан. Nether дээр тэгээ бас цагаа хүрсэн. Яг үүндээ би энэ дээр ямар ч байх шаардлага байхгүй. Хэрэгтэй бүх юм авцсан ч гэсэн. Тэгээд нөгөө байлгыг нь очиод лүүцмэр санагдаад юу гэдгийг зүгээр сонирхолтой санагдаад тэгэл яг хамаг цаг хүрсэн. Би нилээд өгсөн юм бол ёо. Тэгээ өөрийнхөө нэг дажгүй хэлмэтээ бас эвдэлсэн. Гэтэ яг оронд нь дахиад өөр дажгүй хэлмэт авсан л да. Тэгээ цагаа бүр ямар ч хэрэггүй юм би үрц. Би яг үнтэй Netherite armor хийхгүй шүү дээ. Тэгсэн мөртлөө Netherite гэж дотроо бодол бүр ингэ ухаанаа алдсан юм шиг ингээл юмлүүдлээл. Одоо л ямар ч хэрэг байхгүй шүү дээ. Тэгэл яах вэ? Тэгэл дараа хэрэг болох байсан гэж өөргөө зөвтгөөл байж юм да. Тэгээ бэс дээр очингууд хамаг айтмаа тэгээ згссэн дээ. Энэ бүр өмнөхөөс бараг хэд дахин илүү айтмаа би ирсэн за. Тэгэл судалж агаад өөрийнхөө одоо нөгөө хэрэггүй байгаа юм нөгөө зэсэг мэсэг армруудаа болохоор шууд нөгөө юу болгож болдго юм бэлээ. Нөгөө айтмад янзлдаг modpack-ны айтем болгож болдго юм бэлээ. Тэгээ миний дараачийн очих хэвээр газар болохоор Woodland Mansion. Энэ дөр болохоор Evoker байгаа. Evoker болохоор миний 3 алах өстой боссны нэг нь аахгүй юу. Тэгэл quest уншчаал өөр хэрэгтэй хэрэггүй юу вэ гэдгийг шалгачаад тэгээ ерөөхдөө би нөгөө Woodland Mansion-га хайхаар явсан. Гэтэ би өөр хаанагаа ерөөхдөө мэдчихсэн. Portal руу ороход нөгөө миний sponsor дажгийн хажууд нь юу гэсэн бэхгүй Dark Force баг юм байсан бэхгүй. Хэрвээ би тэргээр жоохон яваад үтсэх юм бол ерөөхдөө Woodland Mansion байгаа гэж бодоод тийш ерөөхдөө явах шийдсэн. Йоо ямар азар иш ирсэн бэ? Би баг болоод өөдөөд шавдаг гэж бодож ирсэн. Тэг би Invoker-оо тэгээ олддгүй би бүр хайгаад олоогүй за. Би нэг буруу юм болохоор хайж явахдаа зүгээр тийрээд
нөгөө флинс дээр шатаагаад хэлсэн бохгүй байшин гээд. Тэгсэн чинь нөгөө босс алхад бүр хэцүү болгоод. Энд дэр бас өөрөөсөө олж нэлээ хэцүү болгоцсон. Би цогцсон юм бах та хаана вэ? Дэмж аваад инэсгүй гал думцсаад цус нь гүйцэн байх юм уу гэнэ. Тэгээ би зүгээр цохол хайцсан юм билээ л дээ. Алдсан гэж бодоод нөгөө бусад нөгөө юунууд мобуудаа ер нь ижлэх харагддаг юм билээ. Тэгэл яг хөө анзаарахгүй зүгээр хаяа авцсан гэсэн билээ. Тэгээ нэг алах гэж оролж байгаа баруун хөх шахсан. Гэтэ гайгүй бас. Гэтэ би бас нэлээд удаа яг босс алхаж байхдаа хөх шахаж байгаа л амьд үлдсэн л дээ. Бас аз дээрээс намайг хараад байгаа юм шиг. Өмнөх мобуудаас хамгийн хатан инвокер байсан. Армор ч өндөр, зусан ч бас нэлээд өндөр байсан. Тэгээ дэмжиж бас гайгүй. Гэтэ би мөгнөөс яг алхаж исэн бохгүй юу. Тэг буланцсан ч гэх юм уу яг хантай ингээд наалдуулж байгаа скилээ хийгээ байжсэн чинь намайг түлхээд би нэг нэлийн өндрөөс онгоотой нэлийн өндөр дэмэж аваад тэгээ яг өгчээсэн. Бараг аллаа даа үг. Ой. Тэгээ тусаа нөгчөд очиад агсан. Тэгээ миний хүлээлтээс бол нэг амар дээр бол гараагүй. Умаас айтмууд нь. Тэгвэл бол нөгөө боссод бол хамаагүй гой монгох юм болоо гэж бодсон байхгүй юу? Тэгсэн чинь зүгээр 2 талент трийн явна л гэсэн. Тэгэл яах вэ? Тэрийг аваад харьсан да. Тэг би бас зүгээр ч хараагүй. Харгаас өмнө нөгөө флинт стил ашиглаж байгаа бүр дуустал нь шатасан байшин гин. Тэг яг харгаас өмнө би нэг юм бодсон бохгүй. Wrap scroll ашиглаж байсан орон зүгээр нөгөө waypoint ашиглаж байгаа нөгөө village-ийн орон шилжээд яг гэрээ хажуулахаа village руу явчих гэж бодсон. Тэгээ тэр авийнхаа тэгээ chest-ийн бас лүүтэлсэн бас зүгээр байхгүй. Тэгээ бестер очиод хамгийн юм цэвэрлсэн да энэ тороо да. Тэгээ энэ тороо ч тэгээ гайгүй хурдан цэвэрлдэг болсон учрыг нь олцсон. Тэгээ жоохон байж байгаа нөгөө видер алах хэвээр мартаад утсан дээрээ баахан юм үзээ. Тэгээ би нөгөө баахан босс алсан видрийг бол тэгээ 5 байлдана гэж бодоод амар хөөрцөн 50 ерөөс нэг юм яарч марж яасан юм байхгүй. Фэйсбүүктэй биелүүлж хийж байгаа видрээ нөгөө нэг сүм дотор хийсэн байхгүй юу. Нэг гэрээ хажууд яг манай бэсний хажууд байдаг. Тэгэл яг хот эрх хүн шиг заазаа газар дээр үзээ газар дор ухаад муухай ингээ алж ирсний хооронд ингээ амар сүртэй сүм дотор барих ганаасан чинь төрдгүй. Тэгээ гадаа барьсан чинь шууд төрсөн л дөө. Гэтэ би нэг юм ойлгосон. Энэ бүр 30 левелтэй 20,000 цустай. Намайг бол яг үүнд дэмэж би юусоо хийгээгүй. Би ч одоо өөрийгөө нэлээд өндөр бодсон байсан чинь яг үүндээ тэгэл намайг байранд нь оруулсан л та видео. Ванилагаас бол нэлээд хүчтэй болсон юм бэл. Видео бол лөвж авах юм биш шүү. Тэгээ видеог атаагүй тэгээд 100 өдрөө дуусгасан да. Тэгээ бичлэгээ дуусна үтсэн та бүхэнд баярлалаа. Тэгээ энэ 100 өдөр бол ингээд дуусч байгаа. Тэгээ дараагийн 200 өдөр гарч магадгүй. Тэгээд надад хийгээгүй маш олон юм байна. Ороогүй данжин, алаагүй босс. Тэгээ би энд рүү хүртэл одоо яваагүй байгаа. Тэгээ тэрийг хармаар бол лайк болон subscribe хийх мартаарай. Тэгээ комментэнд part 2 хүмүүс эсвэл 200 өдөр гэж бичихгүй юу. Тэгээ bye guys.